Ерөнхий ивентгэгч Sow Media. За юу байцгаана манайхаа Аригун базааны маань цоошинхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Базааны маань ивентгэгчээр Sow Media платформ хамтран ажиллаж байна. За тэгээ Sow Media-г ярьсных би та бүхэн Sow Media шинээр орсон цоошин киног бас санал болгоё. Энэ кино бол одоо 2025 онд Солонгос улсад бүтсэн No Other Choice гэдэг кино байгаа. За бидний мэдхээр бол манай инхаа ах бол гол дүртэн тоглосон байгаа. Тэгээд найруулагчаар нь бол Park Chan-wook найруулагч ажилласан байгаа. За Park Chan-wook найруулагчийг та бүхэн бас сайн мэдэх баха. Old Boy киног найруулж ирсэн найруулагч байгаа. За мөн Snowpiercer киног нь бас сайн мэдэх бах гэж бодож байна. За тэгээд Old Boy кино бол одоо саяхны хүртэлтэй Parasite-ыг гартал Солонгосын хамгийн номер 1 киногаар бол нэрлэгддэг байсан. Бараг 20 жилийн турш номер 1 киногаар нэрлэгдэж байгаад Parasite-ийн ард орсон байгаа. Тэгээд Park Chan-wook найруулагч бас нэг нэрийн удалсан энэхүү No Other Choice гэх киног та бүхэн Sow Media-гаас хүлээн авч үзээрэй. Базааныхаа хамгийн ихэнд бол мэдээж удахгүй нээлттэй их байгаа киноны мэдээллэр бол эхэлдэг байгаа. Тэгээд хамгийн ихний мэдээлэл бол их чин эр хүн хэмээх ийм кино одоо 2026 он буюу эх жилийн 3 сарын 6-наас эхлэн театруудад гарах нэ. Тэгээд ямар ч байсан инээдмийн киноч гэлээ бас theatrical release хийж байгаад бас баяр хүргье. Тэг сүүлийн үед бол инээдмийн кинонууд баг бүгдээр IPTV-д л гардаг болсон шүү дээ. Тэгэхээр энэ театрт нээж байгаа инээдмийн кино гэдэг утгаараа бас нэлийн чанартай бас сайн кино болсон болоо гэж би бас бодож байна. Тэгээд найруулагч нь бол манай Jackie найруулагч юм байна. Тэгээд манай Jackie найруулагч бас авьяас нь орноо гарнаа та бүхэн бас мэдж байгаа бах тий. Би бол Jackie найруулагчийн Хүлээх хөрөө гэдэг кинонд бол амар дуртай. Миний бас одоо хамгийн дуртай сүүлд үтсэн кинонуудаас хамгийн дуртай кинонуудын маань бол нэг байгаа. За тэгсэн чинь тэр нөгөө нэг Надад ирээгүй хайр гэдэг кинон дээр бас бороо бол нэлийн фейлдсэн юм шиг надад санагдсан. Тэр киног зүгээр юм сайн кино болохоор нь биш зүгээр л юм хитрхи ямар кринж байсан болохоор хүмүүс амар хүүтсэн болоо гэж би л хувьдаа боддتي. За тэгэд энэ киноны бол гол дүрд бол жүжигчин Бархуу, за Намун, за мөн Алтан шагаа ах бас тоглосон байна. Тэгээд ямар ч байсан эх жилийн одоо Мартин 8-аар шахуу гарах юм биш үү? Тэгэхээр бол одоо Мартин 8-ны одоо баяр зориулсан магадгүй кино байхыг үгүйсэхгүй тийм ээ. За ямар ч байсан их чинь нэр хүн кино багийнхан дамжилт хүсье. За тэгээ бусад кинонууд нь бол одоо намайг базаага X-ээр хөтөл нээчихээ. IPTV, OTT-гээр уг нэлээд Монгол кинонууд байсан юм а гэсэн чинь бүгдээрээ нээсэн байна шүү. Тэгээд манайх ч угсаа аим хурдан штэ шинэ постероо цацаал баг маргааш нь киногоо нээчдэг тий айгүй хордон. Тэгээд би бол базаандаа оруулж бол амтсангүй манай базаагаар бол та бүхэн мэдж байгаа бох тий нээсэн байгаа кино гэхээсээ илүү нээлттэй хийх гэж байгаа киног бол ихэнд нь ярьдаг. Тийм учраас тэдгээр кинонуудыг бүгдийг налгасъя. За ганцхан киног онцлоод ярьчих. Энэ бол одоо Хадам ээж гэдэг кино байгаа. За би яагаад энэ киног онцолж ярьж байгаа вэ гэхээр энэхүү кино маань бол амар гоё постертэй байсан. Би бүр энэ постерыг хараад бараг л нулимс цэйлгэнсэн. Манайх ингээд л постэр нэгнээсээ хулгайлал гадаад дотоодын постэр хулгайлал бүр улаан цай хулгайлал нэ хэрээвэр хураавар тэгэл бөөндөөнийг селфи хийсэн юм шиг юм гачин постэр айгүй хийдэг. Тэгээд энэ Хадам ээж гэдэг киноны одоо мейн постэр нь бол бүр амар гоё зүгээр ив ингийн. Тэгээд дээрэс нь бараг өөдөөс яриад байгаа байхгүй энэ постэр зүгээр л ээж хүү одоо энэ Хадам ээжийг үүрээл явж байгаа болтой юм шиг байна одоо Жамблин болдох. Тэгээд энэ хоёрын дунд нэх гоё юм халуун яриа өрнөж байгаа тий ийм амар гоё дулаахан гоё өгүүлэмжтэй ийм гоё постэр хийсэнд баярлаа. Тэгээд энэ кино бол сая 2 хоногийн өмнө билүү нээлттэй хийцэн байгаа шүү. Гэхдээ IPTV-гээр байгаа юм шиг байлээ. Тэгээд гоё постэр хийсэнд бол баярлаа. За тэгээ дараагийн базаа бол саяхан Facebook дээр нэг ийм бичлэг яваадсан та бүхэнд бас үзүүлье. 저 왜지 багт нь хагас шийдсэн.
бол 1994 оны бичлэг байгаа. Тэгээ яагаад та бүхэнд үзүүлж байгаа вэ гэхээр би зүгээр нэг амраах амар дуртай яг жүжигчин хүнийхэн хувьд тэгээ Холливуд амраах одоо ерөнхийдөө энэ бичлэг өөр 1994 гэдэг чинь 31 жилийн өмнөх бичлэг байгаа даа байхгүй юу? Холливуд амраах зүгээр ерөнхийдөө бол экшн кинонд бүр зүгээр юм тоглохоор төрсэн хүн юм байна өө. Би зүгээр энэ бичлэгийг үзээд тэгжил бодлоо. Тэгээд ерөнхийдөө амраахт амар том хүндлэл респект өгөх гэж би энэ хүү бичлэгийг бас та бүхэнд үзээгүй хүн байж юуны магад гээд авчирч ирж үзүүллээ манайхаа. За дараагийн базаа бол одоо шинэ жилийн хөтлөгчөдтэй холбогдож байна. Тэгээд жил болгоны шинэ жилээр нэг ингээл хөтлөгчд ийм үнэтэй байна. Байгууллагын өөрсдөө хөтлийн мэтлэгээл нэг сонь юм яриад идэв. Хамаагүй штэ өөрсдөө тэгэл хөтлөөл мөнгөтэй нь хөтлөгч аваад мөнгөгүй нь өөрсдөө хөтлөөл эсвэл мөнгөтэй нь ажилтнаа өгмөр байгаа бол ажилтнаа өгөө хөтлөгч хаа болол зүгээр л дур тачаалаараа болох хэрэгтэй байхгүй. Тэнгүүт жил болго ингээл нэг хидэг хөтлөгчтэй ингээл доош нийгээл химлээл та боддоо байгууллага дээр ирээд дуулж байгаа одоо нэг хамтлагч гэдэг юм уу дуучин за нэг 5 сая 6 сая төгрөг байна штэ доор ээж. Тэнгүүт нэг 3 дуу дуулна. За 3 дуу дуулна. За нэг дунджаа нэг 10 минут болно гэсэн байхгүй юу? 3 дуу нийлээд. Тэгэхэд 10 минут болчоод яваад өгөхөд тэр хүмүүс 5 6 сая төгрөг авч ин. Тэгэхэд хөтлөгч танаа бүтэн эвентийг чинь эхнээс нь дуустал ингээ хамт байдаг. Бүх танаа мэдээлэлтэй танилцдаг, судалдаг, өөрийн болгодог, суулгадаг өөртөө тий. Тэгээд ерөөхдөө танаа тэр уур амьсгал ямар байх чинь хөтлөгчөөс 100% хамааралтай. Энэ амар чухал юм албан тушаалахгүй. Тэнгүүт энийг ерөөс ингэ жил болгоо ингэж хөтлөгч юм тийм үнэтэй гэж химэлдэгэ болцгоё монголчуудаа. Тэгээд мөнгөтэй наваад мөнгөгүй наваа болоод ерөөсөө тэгэл эн чинь ингээл зах зээлийнхаа хуулиар л явна штэ. Ер нь бол яг үнэ хэлгээ тийм учраас ингээд байнга нэг юм попроо эднэрт ийм мөнгө өгөө болмол гэл болооч наатах наад хүмүүс чинь сургууль соёлын төгссөн туршлагатай эн чинь ингээд хөтлөгч гэдэг чинь бас юм мэрэгжил байгаа байхгүй ер нь бол тэгэхээр энэ хөтлөгчтэй шинэ жилээр ер нь альва баяр ёслоор зүгээр тайван ажлын хийлэг мөнгөний төлж чадах нь чадаад чадахгүй дугаа байчих тэгэл болоо. За дараагийн базах мэдээлэл бол одоо найруулагч Синг Доржийн Ханийн зураач гэдэг уран сайхны кино одоо Таллины хар шүн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм байна. Тэгээ баяр хүргье. За тэгэд өмнө энэ киноны талаар базаагаараа бас ярьжсэн болохоор энэ хүрээд ингээд зөксөө ямар ч байсан найруулагч Синг Дорж хата бол баяр хүргье. Тэгэд энэ кино удахгүй бас Монголд гарах бах тэр үед нь бас ингээд хэдүүлээ бас гоё үзье. За дараагийн базаа бол жүжигчин Дөлгөөнтэй холбогдож байна. Hero Entertainment-ийн найруулагч Захирал Баатар гэдэг хүн бол одоо өдрийн сонинд 11 сарын 24-нд ярилцлага хүсэн юм билээ. Тэгээд тэрхүү ярилцлагатаа бол нэг ийм ярилцлагынхаа дундуур нэг ийм зүйлийг бас хэлсэн юм билээ. Та бүхэнд уншиж өгье. Найруулагч Hero Баатар жүжигчин Дөлгөөнтэй ил оюун эрдэнэ нэр имийн ямар ч холбоогүй бөгөөд сайн таних ч үгүй улсууд бүхэл бүтэн эмэгтэй хүнийг энэ олон жил ингэж гүтгэж харлуулж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд хүний эрхийн маш том зөрчил болж байна гэд ингэж бичсэн байгаа. За тэгээд энийг нь болохоор The Mongols гэдэг ийм одоо Facebook-ийн мэдээний сайт дээр ингэж тавьсан байсан. Тэгээд би яг зүгээр юу хэлэх гээд байна гэхээр энэ нөгөө нэг энэ сэвэн гэдэг юм чинь өөрөө ингэж зүгээр юм хайчихгүй байн гаргаж ирээл ингээд яриадахыг ер нь сэвнэ гэдэг байгаа байхгүй юу. Хайчих юм бол энэ мэдээ сэвэгдэхгүй. Одоо энэ жүжигчин Дөлгөөн одоо ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд хасан оюун эрдэнэ гэдэг хоёр хүний энэ нэг юм мэдээлэл ингээл амар их яваал байдаг гэсэн. Би хэдий базаагаа хийгээд одоо жил болж байгаа ч гэсэн энэ талаар бол нэг ч удаа дурдж байгаагүй. Гэтэ бүр ингээд дурдахгүй байхын аргагүй ингэж гарч ирээд байгаа байхгүй яг үннийг хэлэхэд тэгэд бүр одоо яах хэвстэн бэ бүр зүгээр ингээл гараал ирэхээр нь гүйлгээл гараал ирэхээр нь гүйлгэлээд тэгсэн чинь одоо бүр Hero Entertainment-аас нүртэл энэ хоёр юм холбоогүй одоо холбоотой байна уу холбоогүй байна уу ер нь хинт хамаатай юм бэ? Том болсон юм нас биед хүрсэн хүмүүс хоорондоо яана уу ер нь бид нарт юу ямар хамаатай юм бэ? Тэгээд юм олонний танил болохоор ингээд сэвэд идэг энийг болооч ээ. Тэгээд энэ хүмүүс өөрсдөө тэгээд уулзсан байна уу уулзаагүй байна уу энийгээ таньдаг байна уу эсвэл уулзаад хоорондоо гоё байсан байна уу ямар ч хамаагүй хамаарал бүхий хүмүүс нь ядаж өөрсдөө бити энийг сэвэд байгаа чи. Зүрхэнхээр би бол зүгээр ингээд дахин гарч ирээд байгаа болохоор ядаргаатай санагдаад энийг одоо энэ базаанд оруулж байгаа шүү. Тэгээд болооч ээ наатаа.
За тэгээд дараагийн базах зүйл бол одоо нөгөө хэдхэн сарын өмнө X-тэйгээ сард ч үлээ 7 хоногт ч үлээ нэг удаа уулзч кофе ууж юм уу гэгээд нэг яриад идэг хүүхэн байдаг да. Ариана гэдэг одоо жүжигчин байдэн штэ. За тэр хүүхэн бас Facebook дээрээ дахиад нэг мэдээлэл хийжээ. Намайг X-тэйгээ кофе уулаа гэд бараг улс даяараа дайрч амтаа болгон шүлсээ цацаж дэвсэлж байсныг сайн санаж байна. Одоо тэгээд угал цэцэг гих бүсгүйг манайхан минь яая гэж бодож байна да. Бодсон чинь бүр гинт уур хүрчлээ гинэ. Йоо ята барьцаад байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Энэ эмэгтэй яагаад юм тоглосон кинонуудынхаа дүрээс юм амар эсрэг байд юм бэ? Би бүр гайхадах юм. Тэгсэн чи доор нь одоо нөгөө ТV коктейлийн өөсгөх чамайг чин гэгээлэг бүсгүй гэж боддог байлаа. Угалцыг урж тасдах нь уу яах нь уу гэх маягтай асуулт уу гинэ. Тэгсэн чин отгон сүрэн дэмбэрл гэдэг хүн хортой хөөхөн байж чинь гинэ. За тэгээ маш олон хүмүүс бас одоо нөгөө нэг энэ Ариана гэдэг эмэгтэй өөрөө энэ коммент хаацсан бохгүй. Тэгсэн чинь маш олон хүмүүс бас энийг нь коммент бичиж болохоор шеэрлээд бас бухимдлаа илэрхийлж илээ. Одоо жишээлбэл бэ уянга ёо зайлаасаа эргүү бичнүүд гинэ. Тэгсэн чинь уянга бат жаргал жатаг хүүхэн бэ гинэ. За тэгсэн чинь дараа нь болохоор солонгоо гинэ. Энэ хүүхэн улам таалагдгаа байгаадах юм аа хаахаа би ч таалаад яах вэ гинэ. За тэгсэн чинь мөрөн ийм хүмүүсээс л холоор амьдэрчих юмсан да гинэ. За тэгсэн чинь дараа нь Алиса хортой зүгээр орхиоч дээ гинэ. Тийштэй ер нь бол зүгээр орхиоч дээ. Тэгээд өөрөө л биш бол тэр хүмүүс одоо ясаа өөрийг нөгөө тухайн цаг үе тэнэг юм ярьсан гэд хүмүүс одоо баахан балбсан учраас одоо дахиад өөртөө найдлах юм асуудал үүсгэсэн хүмүүсийг одоо бас балбах ёстой мó балбахгүй бол одоо энэ Ариана гэдэг эмэгтэйгийн одоо сэтгэл нь ханахгүй шүү дээ. Тийм учраас одоо та бүхэн одоо энэ хүний сэтгэлийг нь бах тавыг нь хангаж тэр угал цэцэг гэдэг эмэгтэйг одоо балбах ёстой юм шиг байна. Одоо тэгж ойлголоо. За тэгээд энэ 7 хоногийн базаа маань ерөөхдөө энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд би сая өнгөрсөн 7 хоногт Суисийн оюутан театрт Улаанд инлүүт асар гэдэг юм жүжиг үзсэн байгаа. Оюутан дүүнэрийнхээ ус жүжигийг үзсэн байгаа. Ер нь бол би одоо баг 4-5 дахь жүжигээ үзэж байна. Тэгээд манай оюутан дүүнэр бол бас намайг урдгт би бас баярлж явдгаа. Тэгээд байнга урьж байгаарай. Би бас ямар ч ажилтай байсан та бүхнийхээ жүжигийг бол очиж үзэж байна. Тэгээд үзээд би та бүхэнд бас өөрсдийнхөө сэтгэлийг хэлж байна. Надад бол энэ Суисийн оюутан театрт очиод жүжиг үзэхээр бүр амар гоё юр бусын тийм эрч хүч энерги авч байгаа юм шиг тийм санагддаг. Бигээр энэ оюутан театрт гоё жүжиг үзчихэд гараад ирэхээр санаал нэг юм ажиллах эрч хүчтэй. Одоо миний нэг жоохон тийм депресстэй байсан бүх юм байхгүй болцсон. Одоо бараг л хиймрийн сан тавиулсан юм шиг юм болдог байхгүй. Хиймрийн овоон дээр гарцсан юм шиг. Яг тэгж санагддаг яг үнэ хэлээ. Тэгэхээр манай Суисийн оюутан театрт тоглож байгаа гоё жүжигүүдийг бол та бүхэн надад бол хэлж байгаарай. Би бол аль болох ажил төрлөө зохицуулаад, арга ирээ зохицуулаад очиж үзэж байна. Тэгээд бас дүүнэртээ бас амжилт хүсье. За тэгээд Ариуган базааны энэ дугаар энэ хүрээд өндөрлөлөө. Манай базааны маань ивент тгчээр Sow Media хамтран ажиллаа.